Наач нөө энд яг цаашаа хэд автгаа. Дандаа л эмхтэй хүмүүс байгаа л. Энийг л эмхтэй үнэртэй юм да. Үнэ. Тийм үү. За баярлалаа. Хаант минь ээ. Амны үл уушиг нэ гэж монгол үг нөтгөө. За болтоогийн зочноо. Энэ одоо манай фэнүүд бэлгэлсэн надаа. За. Энэ жил яасан хөөрхөн. Энийг бол би өөрөө нөгөөдг буки хийсэн. Манай фэнүүд ингэ бэлгэлсэн. Тэгээ энэ бас хоёр лабубу бас бэлгэлсэн. Лабубу. Тий. Энэ нэг айгу үнэтэй юм л шүү дээ. Лабубу чинь. Тэгээд нэг нь барыг хийдэж хийдэг гэлээ. Тэгээд энэ бол миний одоо бас нэг хэсэг. Бас энэ гурван лабубу байгаа. Энийг бол би өөрөө авсан. Аль лабубу? Энэ тэгээ тэрийг бэлгэнд авсан. Чи лабубу дуртай юм уу? Үгүй зүгээр хөөрхөн болохоор л аваад тавьсан. Хурж олон үстэй. Тий болно бол энэ бас манай фэнүүд бэлгэлж өгсөн. KCC-д байх үеийн одоо Солонгосын шигшээ тэгээ Samsung дорх. Ваа, ямар гоё юм бэ. Чи PlayStation тоглолт юм бэ? Тийм PlayStation тоглолт Nintendo байгаа. Гоё өнөрөнд дуртай болохоор энэ Diffuser байгаа. Тийм ээ. Танах руу орсон чинь бүр айгүй гоё өнөр өгсөн. Зэний өнөр юм уу те? Тий. Ер нь надрах юм биш үү? Надрах юм биш. Ээжийн зураг юм шиг. Тий. Ээж хоёр нэвтрүүлэгт орж ирсэн байхгүй юу? YouTube Charts гэдэг тэнцэнээс орохдоо ингээд хамт далаа явж ирсэн. Болтоогийн ээжтэйгээ авсан зураг нэ. Пусанд авсан зураг нэ. Тийм манай ээж одоо бүр амар гоё хөөрхөн болцсон. Тийм үү? Тийм жоохон турцсан. Манай ээж амар их тураад бүр гоё хөөрхөн болцсон. Ямар гоё том телевизэр тийм. Ер нь телевизэр үздэг үү? Үзэн. Би ер нь телевизээр амар их үзсэн. Тэгээд энэ буудан дээр яга телевиз байнг үзээл. Энэ Ёлко хоёр барьцсан. Энэ бүгдээрээ манай фэнүүдийн бэлэг. Энэ бас бүгдээрээ манай фэнүүдийн бэлэг. Энд чи бас игүн игээд байгаа. Тэр гацуур байрна гэсэн чи манай фэн бэлгэлцээ байхгүй юу? Тэгээ би бас легонд дуртай. Энд чи бас легонууд байгаа. Энд чи бас хаяа бэлтгэлээ чинь. Чингис хаан FT4 амтан гэдэг үлэн чинь. Тий. FT4 амтан байна. Энэ миний хамгийн дуртай юм. Манай өвөө өгсөн. Бүр дээр үе. Уулын дээр хадах байсан байхгүй юу? Тэгсэн чинь хевсэнд жоохон гис гарчна гэж одоо тэгээ ерөөсө хайрлаад хадч чадав. Чи юу нэлээд хайрлт юм уу? Тий. Энэ хэвсэг бол нэлээд хайр. Бүр дээр үеэс. Хөөе, энэ юу вэ? Вайн их уудаг юм шиг үн тий. Тий. Би архин дургу зүгээр амттай юм дуртай байхгүй. Чизтэй вайн айгүй уудаг юм. Тий, сартаа нэг жоохон талыг юм уу? Уумаар санагдсан үедээ тий. Түүнээс бол бас тамирчин хүн чинь хамаагүй тамирчин үргэлж тий. Болохгүй шүү дээ тий. За тэгээд үзэгчд маань зочны өрөөгөө сайхан хараад авсан баг тий. Ингээд фэнүүдийнх нь өгсөн хөөрхөн чихмэл тоглоомнууд байна. Лабубууд дуртай юм байна. Ямар сони. Тэгэд энэ бас ингээд Ёлко засаад фэнүүдийнхаа өгсөн бэлгэнүүдийг аягүй гоё өлгөө тавьчихсан байна. Ямар хөөрхөн юм бэ. За энд ингээд 3 лабуб телевизээр бас их үздэг юм байна. PlayStation тоглолт юм байна. За одоо ингээд алтогооны хэсэг рүү орох уу? Тий. Тэгээ энэ бас миний бас нэг дуртай юм. Цэцэгтэй их дуртай юм уу? Тий. Хоёрд энэ цэцэгнүүд амар дуртай болсон. За тэгээ энэ Казуки энэ цэцэгнээс болж авсан байхгүй юу? За өглөө оройгоор ингэж өгдөг. Услахгүй ингээд чиг шүүлгчээр усалт юм шүү дээ тий. Тэгээ энэ бас фэнүүдийн бэлэг. Энэ нөө пеперу дэй болоод Кни пеперу гэж байгаа юм. Кни пеперу. Тийм шүү дээ. Одоогийн нэрийн бич солонгос нэрийн бичээ тэгээ пеперу гэдэг том ууттай үг тийм. Наач нөө энд нөгөө бас гадаадаас чам бэлэг болгож өгч юм тий. Би чам стори чи үзэхээр л баахан бэлэг авсан харагдаад. Галт хомгоо ямар гоё цэвэрх юм бэ? Ганцаараа амьдрдаг эрэгтэй хүн гэхэд хоол хийж иддэг өсгөчүүдээ. Ер нь эрэгтэй хүмүүс аягүй гоё цэвэрхэн амьдраад байгаад аягүй анзаарагдаад байгаа байхгүй тий. Ситаки байхгүй мүү? Ситаки байхгүй. Би бүнээр угаалгуулж тий. Энд уг нь угаалгын машин байх хэрэгтэй байхгүй юу? Би яагаад гэхээр айл нүдэдэг ажил хийдэг байсан болохоор энд угаалгын машин байх хэрэгтэй гэдэг мэдээд байгаа байхгүй. Байхгүй болохоор гайхалтай шүү дээ. Яагаад байхгүй юм болоо гэдэг. Эдгээр хальт онгоолгоо харчих уу? Болно. Ваа, энэ ихтэй хүн амьдрдаг гэр мөн үү? Энийг л эмхтэй хүний өрнөртэй юм да гэдэг. За угаасаа би ч ялгаагүй тэгэл ингэж л амьдрдаг шүү. Ой, гой мэд юм уу? Хаяа стресстэй үедээ тийм халуун гой мэд. Яг нэг хожигдчих можигдож байгаа стресстэй үедээ. Ялангуяа тэр хожигдчих можигдсан үедээ амар стресс авч байгаа болохоор. Тийм нэг өглөө иддэг. Тий. Фрайк харагдаж байна. Халаагч. Энд чи витаминууд зөндөө олон витаминууд юм шүү дээ. Тэхгүй болохгүй байсаа. Манай өвөө, ээж, ах. Энэ зургийг харуулъя. 9-р ангийн болдоогийн дүү ийм залуу байт юм. Тэгээ бас хөлн бүгд тоглодог. Энд өвөө нь байна, ээж нь байна. Ээж нь энэ дээр нэлийн хурцсан байна тий. Стаа залуу харагдаж байна. Энэ нүдэн шилтэй эмхтэй юм бол
Ахын охин. Ахын ч охин юм уу? Тэгээ хүмүүс найз хүмүүс юм шээс тэгээд тэгээ өвөө агава. Буруугаар ойлгочихгүй гэж байна. Бас фэнүүд нөхсөн өдрийн. Үгүй би өөр авс. Гадаадаар ийм цуглуулт юм уу? Манай төрсөн ах бас яг ийм хоббитоо. Очсон орноосоо заавал нэг ийм хөдөлтөж авчираад хөргөчн дээр наагаад байхгүй. Би бас ойлгохгүй юм. Яагаад наагаад юм бэ? Монгол хүн гэдэг нь мэддэгдээд байгаа байхгүй. Орж ирэнгуут нараа хөргөчн дээр ийм Монгол гэртээ ийм морьтой. За одоо тэгвэл хөргөчн бүгдээрээ харцгаая. Хөргөчн дотор нь тамирчин хүний хөргөчн дотор юу байд юм бэ? Чи баг шив шин хөргөч юм шүү. Талхаа хөлтөөцсөн байна. Тий. Яна ээж чи энийг харуулж тэхний өвдөх хөө. Яна миний хүү одоо юу гэж амьдрт юм бол. Харин ээж. Гэтээ хоол сайн өгдөг болохоор. Тий. Болдоо маань гэртээ хоол хийж дээд ах угаас шаардлагагүй юм байна. Бэлтгэл хийдэг бааз найгуу ойрхон өглөө өдөр оройд тийм гоё хоол хийж гарч ирж яхад гэртээ хоол игээд ах шаардлага бол байхгүй юм. Би танаа энэ хацаа ойрхон байранд ороод чамайг хоол идэх үеэр чи ингээ хамт гарч нууцаараа ингээ хоолоо болгоогоод идэх болох. Юу гэж болчих тий. Blueberry мөн үү? Тий, blueberry. Blueberry би дайгуу сайн гэдэм блэ тий. Ийм их сууд юм уу? Хоёрыг захиалцсан чинь дахиад нэг дарцсан тэгээ 4 байсан. 4 ирсэн. Тэгвэл хоёрыг би явахтаа аваа явчих. Сүү ухаар нь өндөр болдог гэдээ одоо дахиад өндөр болох гэдэг юм шээс тий. Уул нь өндөр болмоор л байна. Үнэ. Хуш. Үнэ. Авчирсан. Үнэ. Өн Монголоос айр авчирсан юм тий. Ямар гоё юм. Хяа мэдт юм уу? Хяа манай өвөө Польшоос авчирсан. Чи юу өвөгийн амь баха. Тийш дээ. Өвөө чинь чанар тий надад амар хайртай. Тэгээ аргагүй дээ одоо тий. Ганц хайртай ач нь одоо гоё солонгосын дээдлих тоолж байгаа юм чи ёо бүр жинхэнэ ганц бахархлан чивэл. Би хүний хүн заяа золбоо бүр ингээд болтоо харчаад ингэж гоё бахархаад бүр ингээд хайрламар санагдаад өвөө нь бол зүгээр ярих юм байхгүй л үгүй би болтоогийн хамаатансаа ээж аваад юм байт те. Үнэхээр та бүхэн мундаг хүүхд хүмүүжүүлж өгсөнд баярлаа гэж өмнөөс нь хэлмээр байна те. Энэ баахан ном байна. Энийг уншд юм уу? Ер нь бол тал уншсан баг. Бараг бүгдээрээ уншаагүй. Уншиж байгаа л юм. Тийм. Гэхдээ яг ингэж хараад үзэх юм бол за нөгөө цагийг бай бүгдээрээ өөрийгөө хөгжүүлэх. Тийм, өөрийгөө хөгжүүлэх тийм номнууд байгаа бүгдээрээ. 당신의 뇌를 고칠 수 있다. Та өөрийнхөө тархийг засах боломжтой. Та өөрийнхөө тархийг эмчлэх боломжтой гэдэг дээрээс одоо юу ойлгосон бол энийг уншаад чамд ямар өөрчлөлт орсон бэ? Тэгвэл яг өглөө босоод За. 30 минутын дотор юм мэдээд За. тэгээд юм идснээс хойш ингээд тархи чинь жоохон сэрэгч байгаа байхгүй. Тэгээ стресс авсан үедээ өөрийнхөө хобби гэсэн юмараа гяс тэр стрессээ байхгүй болгохдаг. Тэгээд нойр авах гэд ер нь бол амар их юм сурсан. Олон юм яриад хоёлаа шууд ампан руу орох уу? Энэ ампан бах те. Тий. Энэ миний чимшир. Тий. Унтлахын өрөө. Зочны руу шууд ингээд унтлахын өрөө. Хав арах үйс. Би нойронд амар муу. Тэгээд энэнийг бүр ингээд бүр харах болгоцсон. Тэгээ ямар ч гэрэлгүй. Оо тийм шин хараа. Цонхоо ингээд тэр чигээр битүүлээд хав арах бол. Сайн ингээд өрөөрөнд орсон чинь бүр би хав арах байна. Унтахтаа яг хав арах орчинд нойроо сайн авах хэрэгтэй. Тий, нойроо сайн авах хэрэгтэй. Тэгээд ор бас амар сайн ор авсан. Би нэг гараа хөвтэй үздэг. Би бүр гарч бол. Болох юм байна. За. Ямар гоё юм бэ яа. Тэг гадны хавцад арай болохгүй хаа. Ямарсан гоё юм бэ. Машин сонирхтой юм байна те. Тий. Ер нь легууд ч амар олон төрлийн байдаг болохоор зүгээр нэг төрлийн болъё гэд машин сонирхож. Энэ дотор бас юу лего. Оо чи бүр легоны жинхэнэ ман пеня гэдэг үлээ те. Тий. Чи бүр лего дээр машин юм. Гэтэ ээж чи ирж гэр орноос цэвэрлж өгдөг хаяа. Үгүй. Чи өөрөө яг ингэ цэвэрлж өгдөг юм. Өөрөө цэвэрлж. Энэ хожаантай гэж ярьдаг одоо нэг нүрээ боддог хэсэг. Энэ үү ирэх үү? Монголоос авсан. Үнэртэй бас нааш бүгдээрээ фэнүүд юм билэг. Фэнүүд юм билэг юм уу? Би өнөртөө бас цацдаг юм аа. Бараг шинээрээ байгаа. Тийм үү? За баярлалаа. За баярлалаа. За надад фэнүүд нь алуулахад. Йоо ямар гоё цэвэрхэн амьдрт юм бэ. Аюу гоё эмх замбраатай амьдрт юм байна. Энэ дресс рум. Нэр чи өөрөө ингээ үлгэх тавьчтай юм уу? Тий. Ваа ямар гоё юм бэ. Би болохоор яг энэ минийгээ бол бас нэг хайхраад. Тэр жоохон ингээ харахад аюу өнгөсгөн цэвэрхэн мөртлөө яг эдрийг ингээ ухаад онгоолгох юм бол аюу жоохон бохирдалтай байдаг байхгүй. Шигшээ дуудагтахаараа цаанаас нь хувцс. Тийм цаанаас хувцс. Цүнх хөвдөг тий. За бэлгүүнээ хоёлаа явахтаа энийг аваа яваш. За тэгээд онцлогын өрөөний 0 нь за Солонгост бол 0-ыг бол би танаа зочлогоор очих болгондоо л харуулдаг дөө. Ингээд 0 нь угаалт турна. Тэгээд энэ ч нэ дүүштэй минималист. Аюу гоё. Яа энийг зөв хүн харах юм бол барыг золбоо гэрнэ гэж бүх юмаа цэвэрлсэн биш үү гэхээр л яа яг наад чи хараа. Би яг ингэдэж шít. Би яг ингэдэж шít. Би бас яг алчууруудаа ингээ өрөөж байгаа байхгүй. Чи тээ өмнө ийм гэрээ танилцуулж байгаа бичлэгт орж ирсэн үү? Үгүй. Би өөрөө ч танилцуулсан. Тэгвэл танаа фэнүүд чинь энэ бичлэгийг үзээд бүр
Мөө юм болох юм байна лээ. Надад баярлах нь дээ фэнүүд нь баг. Баярлалаа надад ингээд гоё илэн далангүй гэр орноо танилцуулж байгаа. Зочны өрөөгийн танилцуулсан энд нь сая унтлахын өрөө байлаа, галтгоо байлаа. За одоо ийшээ. Одоо болдоо нэг өөрөө танилцуулаад авчих. Чиний цагийг айгүй олон хүмүүс харахыг хүсэж байгаа учраас. За тэгээ. Энэ зүгээр л нэг 0 байгаа. Энэ ихтэй юу ч байхгүй л тий дотроо. Зүгээр л нэг 0. Энэ бол миний хувцсны өрөө. Хувцсны өрөө. Ямар гоё цэвэрхэн. Би хувцс их өмсөх дуртай. Гоё биетэй өндөр болохоор ямар ч хувц аюу гоё зөөх ба. Яа энэ яг нөгөө гоё хувц өмсдөг хүмүүс цаанаа л нэг өөр үт юм шиг. Хувцнууд нь бүр цаанаа нэг өөр нэ. Дандаа нөгөө брендинг хувцнууд шиг тий. За гоё юм байна. Яа энийг онгойлох үзчихлээ. Болно бол. Та чи юм онгойлох. Тэгээ аюу тартаа. Ваа ямар гоё цэвэрхэн юм бэ. Болдоо бол зүгээр төгс нямба юм байна уу. Ер нь баг эмхтэй хүн хэлэхгүй. Хэлэхгүй шүү. Энэ чи бол нөгөө бүги гээд Пусаны Кармегийг та мэдхүү. Мэдэн Пусаны Кармеги манайхан нөгөө авраг авч явахт ийм юм бэлжсэн 19 8 гээд. KCC л ба. Тий. Танах авраг болж байсан юм уу те? Тий. Манайхан авраг авч ирсэн. Бид энэ төвчөөс харуул. Дээдлийг авраг уу? Тий. Тэгээ энэ ч нөгөө Starbucks cup байгаа. Чи тэгвэл дээдлийгт авраг болсон юм бол маш том өсөл мөрөлдөж биелсэн юм биш тий. Тэгээ нөгөө Ханьян Дайокгийн диплом. Ямар гоё юм бэ? Тийм байна. Тий. Ханьян их сургууль болохоор Солонгосын бас шилдэг тавтаа баг багтахаар ялангуяа энэ спортоор маш сайн сургууль байдаг байхгүй юу? Энэ бол бас дээдлихтэй байхдаа бас авч ирсэн тийм цом байгаа. 3 шидэлтийн аврагны цом. 오. 예선 1위에 빛나는 KCC의 이근희 선수입니다. 출발. 출발 좋아요. 차근 늘려갑니다. 야, 다 던지는데 10초가 남아요. 마무리. 동료장 선수가 더 좋아합니다. 야, 동료들이 달려나와서 와, 엄청난 축하를 해주네요. 아니 이근희 선수 뻗는 동작, 뭐 굉장히 완벽한 모습을 보여주고 있고요. 네. 뭐 굉장히 훌륭한 슛을 갖고 있네요. 자, 이번 챔 Тий. All-Star-ийн 3 шидэлтийн авраг. All Star John гэдэг нэг Тий. болдог штэ. Яа, ямар гоё юм бэ энэ хараа. Энэ цэвэр алтав. Үгүй хөө. За энэ стогой үн цэнтэй бас цом Тий. байна. Энэ бол амар үнцэнтэй. За ингэж тавьчихдаг. Өвөө маань намайг багаасаа хүчит хар Мэргэнбаатар гэдэг байсан байхгүй юу? Манай өвөө маань өөрөө яг ингээд бүр бэлдээд хийж өгч ирсэн. Би одоо гадаадд очиод 29 он авч ирсэн байхгүй юу? Америкийн шгшээгийн өмнөөс. За. U27-гийн. Тэгээд өвөө маань тэрийг хараад одоо ингээд хүүгээр амар их бахархаа. Тэгээд ийм цом хийж өгч ирсэн байхгүй юу? Чамаа багаас ч хүчит хар мэрэгэн бууч гэж дууддаг Тий. гэсэн. Хүчит хар мэрэгэн бууч гэж юу? Тий. Бүр тэгж Бүр дууддаг багаас. юм. Бүр яг чамайг сахисчин болно гэж мэдсэн юм шиг Харин. мэрэгэн бууч гэдэг байсан юм чи. Тий. Өвөө бас энэ нэр өгсөндөө бүр өвөөч бас бүр амар баяртай. Хараа мэрэгэн бууч гэдэг бол хөл бөмбөгч тэр сагсандч тэр хамгийн их гол оруулдаг хүмүүсийг оновчтой шийддэг, оновчтой цогтөг хүмүүсийг мэрэгэн бууч гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр би яг энэгээр бүр яг бараг шар ус бослоо. Яг юу бодсон бэ гэхлээр хүүхдийг бага наснаас нь юу гэж хийлж, өрөөж яг тэр хүүхд тэр хийснийхэн дагуу, үгийнхэн дагуу өрөөгдөж яг тийм хүн болж өсдөг. Тэгэхээр өвөө нь бүр гайхалтай хүчит хар мэрэгэн бууч гээд багаас нь дууддаг байсан. Тэгээд тэр нь магадгүй болдоогийн далд ухамсарт нь суудсан те. Хаан чавсан сагс тоглоход юм өгдөг итгэх итгэлийг нь цаанаас нь бий болгож үндсэн суурь нь болж өгсөн юм болов. Ваа өвөө чинь бүр үнэхээр ондаг юм аа. Бүр яг зөвгөнсөн юм шиг мэдсэн юм шиг чамайг дууддаг байсан ч те. Хүчит хар мэрэгэн бууч. Гэтэ хүчит шар мэрэгэн бууч юм шиг. Йога гэсэн Ямар гоё юм бэ яа. За хобби. Одоо хобби руу нөх За. те. Миний хамгийн дуртай. Одоо энэ нь болохоор нөгөө Game Day подкастэнд орсон байхгүй юу? Тэгээ надаа ийм гоё альчуур бэлгэлсэн. Тэгээ би энэгээр яаж арч хувдаа тэгээ ингээд тавьчихсан. Вау. Өстой гоё бэлэг. Тийм бэ. Тэгээд би угаасаа Lego-н дуртай. Тэгээл ингээд Lego гэл. Энд ч бас харуул. Оо энэ хараа амар машинууд шүү дээ. Одоо та энийг эвлүүлвэл хэдэн цаг болно гэж бодож байна. Нэг машин. Би бол баг жил билээ тохоо. Болтоо Би яг амрахгүйгээр 15 цаг эвлүүлсэн. Яг энэ төрийг. Энэ нэг 20 20 цаг болсон баха. тийм амар удаад юм уу Тий. те. Бүр нэг юм нэг ухсан Тий. гэсэн үг. Жохон. Бүр нэг юм ингээд төвлөрөөд хийхтэй Тий. аюул дуртай. Төвлөрөөд хийхэд. Тэгээ энэ одоо фэнүүдийн маань бэлэг. Одоо ингээ өнгөрсөн жилийн манай фэнүүдийн захианууд. Тэгээ болдоогийн дандаа л эмхтэй хүмүүс байгаа. Дандаа л эмхтэй хүмүүс байгаа. Ингээд хадгалаа, захиануудыг хадгалдаг иймэрхүү тамирч ховор идэхгүй. Фэнүүдийнхаа өгсөн бэлгийг аюугаа үн цэнтэйгээр хүлээж авдаг гэдэг нь шууд энэ бэлгнүүдийн ямар гоё хадгалдгаас нь шууд анзаарэгдэж байна л та. Дандаа л эмхтэй хүмүүс байгаа л. Эрэгтэй хүн Эрэгтэй хүн захиа захиалж өгөх үү. Тэгээ энэ бас нөгөө тийм амар гоё хийсэн байгаа. Пепер үү. Оо тийм шүү дээ. Пепер. Өөрийнхөө зургийг хийж байгаа тийм дээ. Тий, энэ бас 11 сарын 11-нд нөгөө хайртай хүмүүс бие биендээ ийм бэбэр шоколад өгч бие бинийгаа баярлуулдаг байхгүй бас хайраа хэлцэлдэг. Энэ их хайрыг тав хүн харж байгаа бах те. Болдоод ямар их солонгос хотод
хайртай байгааг харж байгаа тэгэхээр Монгол охтуудаа Тэгээд энэчс энэ легог ягаад бэлгэлсэн бэ гэхээр одоо миний 별명 왕자 байхгүй юу? за. Тийм одоо манай фэнүүд намайг 왕자 гэж дууддаг болсон. Тэгээд ийм сон бэлгэлсэн байхгүй юу? Вандаг гэдэг үгс үг гэхэлэр хаантан гэсэн утгатай. Тэгээд хаантан гэдэг хочийг Солонгос фэнүүд нь болдоод өгсөн юм байна л да. Тэгээд ийм хөөрхөн хаант улсын лего гэсэн тийм. Тий. Гэхдээ чи юу нэг яг ингээд гаднах төрч харах юм бол ванжа. Тий яг нэг хаантны тийм энерги аура тийм гаднах төрч чинь хаантан шиг харагдаж байна угаасаа. Хаантан минь ээ. Энэгээр айгуу гоё пүүцнүүд энэ тий. Бараг ихэнх нь саксны пүүз. Тийм байна. Одоо ялангуяа манай Монгол залуучууд чи яг ийм тий саксны пүүзэнд айгуу их дуртай байдаг шүү дээ. Пүүз сонирхдаг залуучууд бол энэ хэсгийг хараад ямар гоё юм бэ гэж бодож байгаа. Яа. Энэ нөгөөх миний бэлгэлсэн пүүзний нэг нь аахгүй юу? Сайн нөгөө Луканик гээд. Би ер нь өмсдөг пүүзэл өмсдөг. Тэгээд энэ ч одоо ингээд гарахгүй пүүзүүдээ ингээд тавьчихсан. Миний өмсдөг пүүзнүүд таахгүй энэ ч. Миний хөл амар имзэг. Тэгээд өмсдөг пүүзэл өмсдөг болохоор ингээд яг нэг таардаг хөл дэвтэйхэн пүүзэл өмсдөг гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ч ингээд манай жаз. Энэ жазаас амар гоё энэ. Ингээд нэг нэгээр нь ингээд хийж бүр өөр ингэж наад. Вау. Оо снайпер гэдэг очтой юм шүү дээ. Болдог нэг 3-аас сайн шиддэг болохоор снайпер гэдэг. Тэгээд энэ болохоор 3 шидэлтэй авраг. Тэгээд бас нэг юм үзүүлэл. Энэ манай авраг авч яхад миний нөгөөт бөгж аврагын бөгж. Аврагын бөгж өгд юм уу? Тий, авраг авал. Ваа. Дээдлихт, саксны дээдлихт нэгт орохоор ийм гоё бүгж бэлгэж өгд юм байна. Яа, ямар гоё юм бэ? Гэтэ бүгжийн зүрхтэй юм байна. Тий, бүгж зүрхтэй. Арай өвөрмөц хүн болгол медаль өгдөн шүү дээ. Тэгээ бүгж бол бүр л айгу гоё бэлэг болж үлдэх юм байна. Тэгээ энэ ч харах юм бол жоохон поинтер байгаа. Энэ ч лигоны гэж байгаа. Нэр чинь байна. Тий, энэ ч 4-1-ээр ялсан гэж бас байгаа. Тэгээ манайх Пусаны баг болохоор Пусан гэдэг ийм Конли тэг гэж. Пусаны гүүр нь алдартай гүүр нь тий. Чамд яг таарах уу? Тий, яг таар. Чиний хурууны чи сайжиг авч байгаад хийж өгд юм уу? Би өөрөө хэлт. Хэлчихдээ юм уу? Тий. Яа, ингэ явж байгаа сүртэй харагдах нэ. Тий. Шууд баг мэдэх нь штэ гадаар явж байгаа юм бол. Одоо Samsung-д бас нэг авраг авна л гэж бодчихлаа. Чаднаа. Тий. Чадна. Энэ бүгж бол надад амар. Алт уу? Тий. Алт юм уу? Тий, холигдсон. Аль харъя та. Энд чинь нөгөө юу штэ. Silver World гэдэг. Тийм бэл үү штэ. Солонгосын бүхэлд нь дээдлих төвж явахад нь алтахгүй болохгүй л үү дээ. Тэгээ нэг юм байгаа. Одоо энэ лего харах юм бол миний нэртэй баг. Миний нэрээр хийж өгсөн. Тийм байна. Энэ бас гоё. Ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ те фэнүүд нь. Яа, энэ пүүзнүүд бол зүгээр ярих юм алгаа. Ямар гой пүүзнүүд. Чи нэг хүнд бэлэг өгсөн гэсэн энэ пүүзнийхаа ижил өгсөн юм уу те? Тийм пүүзнийхаа ижлийг өгсөн. Яг гарын үсгээ зураад. Тэгээ тэнцээ бас зүгээр нөгөө энгийн пүүзнүүд байгаа. Ингээд энэ ч ингээд энгийн пүүзнүүд. Тэгээ хаяа компьютер тоглоно. Тэгээ тэр дээгүүр бас жааз байгаа. Би сууч үзчих уу? Болно. Ингээ дэр тавьж байгаад ингээ тэрээд. Тий хана юм уу тэрж байгаа тэгээд. Компьютертэй юу та. Энэ нэг юу штэ. Би энийг зөөсөн чи Iron Man болчих юм шүү дээ. Энэ бас фэн зурж өгсөн баг. Тэгээ тэрийг бүр ойж өгсөн. Хөөрхөн зурж өгсөн. Ойж өгсөн юм уу? Ийм ойж өгсөн. Энэ бас эвлүүлдэг тоглоом хийж өгсөн байна. Шаацтай зургийг хийж өгсөн байна. Энэ сонин манд гарч ирсэн юунуудаа чи бүгдийг бичээд ингээд хатгалаад үлдээсэн. Энэ солонгост хамгийн алдартай нөгөө сонин кориандр юм гээд. Энэ хизээ гарч ирсэн юу юм? Энэ өнгөрсөн жил хаа. Нэг жил юм. Солонгосын шгшээ баг тоглоно гэдэг хүсэл мөрөөдөл нь 16 жил хүсэж мөрөөдөж явсан хүсэл мөрөөдөл биелсэн гэсэн утгатай юм шүү дээ. Тийм би бүр багаасаа солонгосын шгшээд орно гэж тоглож байсан байхгүй юу? Тэгээ тэр мөрөөдөл ингээ хүмүүст хэлж явахад угаасаа чи чадахгүй гэдэг тийм харцаар амар их харж исэн болохоор би тэрүүндээ бас амар шарчж исэн. Тэгээд би заавалч орно гэдэг тийм юм байна. Би одоо жишээлбэл нэг хүүхэд ирээд би солонгосын шгшээ багт хүлэнгийн тамирчин болно гэвэл тийм шүү дээ. Ямар хэцүү гэдэг нь заал их байна. Тэр угаасаа баргийн хүнд боломжгүй зүйл байхгүй.
Тэгтээ чи тэр хүсэл мөрөөлөө билүүцсэн юм шүү дээ. Солонгосын шгшээ баг тоглолцсон байна. Солонгосын дээдлийг 1-р байр аврах болсон байна. Сүүлийнхаа хүсэл мөрөөлийг төгсөлсөн хэлнэ. Тийм. За ямар ч гэсэн гоё болдоогийн гоё энэ хоббины өрөөтөнд танилцлаа. Mortal Kombat. Тийм Mortal. Миний багтаа ах нартайгаа бүр амар тоглолттой байсан уу? Тийм. За тэгээ хоббиных нь өрөөнөөс шууд гарч ирээд хэрэгтэй хэрэггүй юмудаа ингээд хийчдэг юм өрөө байна. Шгшээ багаас нөгжсэн цүнх юм уу те? Солонгосын шгшээ багчтай өөр цүнх хөгд юм биш үү? Зүгээр барьж үзэл чанар нь мэдрэгдэж байна. Гадуур бол худалдаа байх те, байх бах те. Яг зөвхөн тамирчтай зориулж тамирчтай л. Наас нөгөө Everland дээр шидээд хоцсон. Тийм үү? Цагсараа шидээд хоцсон. Тэгээ энийг өгсөн юм уу те? Тийм. Тэгээ энэ бол нөгөө миний солонгосын нөгөө шгшээгийн. Чи 19 номер авч ирсэн юм те. Хөлн бүгд жишээлбэл одоо хамгийн сайн тохиолдог тамирчинд 10 номер өгдөг байхгүй. Сакс яа тийм бол хамгийн сайн. Дээр үед бол тийм байсан. Одоо бол тийм байхгүй болцсон. Одоо бол тэгэл өөрийнхөө дуртай номероор л тоглоо. Энэ 19 номер нөө Месси 19 номер байсан байхгүй. Месси мэднэ үстэй. Месси мэднэ. Та Месси юм уу Роналдо гинэ? Би Месси дуртай. Тийм. Месси л дуртай. Ийм гоё шгшээ багийн бэлтгэлийн хувцастай юм байна. KB дэмждэг юм уу те? Тийм. KB дэмжсэн. За тэгээд Солонгосын дээд лиг тоглодог юм шгшээ багийн тамирчны гэрийг нь та бүхэндээ танилцууллаа. Тэгээд бүх юм аягүй гоё илэн талангуу танилцуулсан. Бүр маш их баярлалаа. Ийм гоё илэн талангуу танилцуулна гэж огт бодсонгүй. Тэгээд үзэж харах юм бас аягүй ихтэй юм байна. Тийм аягүй гоё санагдлаа. Аягүй гоё цэвэрхэн амьдрт юм байна. Ямар ч гоё эмх замбраатай. Болдоо гэдэг хүн яг ямар хүн гэдэг нь бол зүгээр ингээд нэг одоо бид тэр чи уулзаад нэг 4-5 цаг болсон бах тэр нь шууд мэдрэгдэж юм л та. Тэгээ маш ёс журамтай яг өөрийнхөө бодолд үнэнч тийм аур нь шууд мэдрэгдэж байгаа хгүй амьдарч байгаа энэ орчин төрхийг харах ч гэсэн нууц биш бол энэ байрн наач нууц нууц юм уу тий яа тэгэхээр за гэрээтэй байх тий бас үгүй яа тэгэхээр зүгээр өөрөө төлдөг болохоор энэ гэр ер нь гайгүй ингээд тамирчин хүнд бол тэгээд яа гайгүй гайгуудаас арах уу тий тамирчин хүнд гайгүй мань мэдээд бол гайгүй танд бас гайгүй жоо гайгүй ер нь бол гайгүй тийм үү тий ээж намайг мөнгө бити өргөдөг тэгээ ээж хэлчихвэл тэгээ ээж чинь мэдгүй юм уу тий ээж мэдгүй тэгвэл болохгүй шүү дээ ямар гоё байрын ингээл тэгээл нэг ирээл гоё хоол хийж өгсөн тэгээд хидин гэхэр ээж дажгүй зөв тий хамгийн бол ээж харах болохоор хидгээд юм хэлж болох тийм байна. Тэгвэл дараа энэ байрнаас бүр гарсан байна. Дараа хоёул уулзахаараа хэлээ. За тухайд байр хэдэн үгээс шүү гэд. Би сайн юунаас санаа зовоод байгаа юм болоо гэж бодсон чинь ээжээсээ санаа зовсон юм шүү дээ. Ээж намайг нөгөө байнга мөнгө нөгөөд жоохон хоригдлол ирээдүйд мөнгө бити өрөөрэй нөгөө сайн юм хэрэглээрэй гэж хэлдэг байхгүй. Солонгосын дийлэнх дээдлих тоглож байгаа цалинжиж байгаа хүмүүсийг ээж аав нар нь юу гэдэг вэ гэхлээр чиний энэ тамирчны чинь карьер өсрөөл удаан явах юм бол 20 жил. Хурдан явж байгаа хүмүүс нь 10 жил. Бас бэртэж яриад юу тохиолдохыг хинч мэдэхгүй. Тийм учраас чи тамирчин байх хугацаанд мөнгө олж байгаа дээр мөнгөө маш сайн хадгалаарай. Чи тэг 40 50 60 гараад юу хийж амьдрах юм бэ? Тэрийгээ сайн бодоорой гэж ээж аав нар аягүй хөвгөлтэй байхгүй. Яг тэрний нэг манай ээж. Тийм ээ те. Угаасаа солонгос ээж аав гэлтгөө хүний ээж аав бүгд адилхан байх юм дөө. Тэг мөнгөө сайн хадгалахгүй болохгүй шүү те. Баян ээж та гоё авах юм байна уу? Хэрэгтэй юм байна гэсэн. Окей, хэрэггүй. Тэг миний хүн мөнгөө сайн хоримтлал мөнгөө сайн хадгалаад аав гэж байгаа хэрэг те. Амны үйл уушиг нэ гэж монгол үг нөтгөө. Одоо нэг асуусан бол асуухыг хүсэж байсан гэдэг бүгдийг нь асууж байгаа гэдэг. Би зүгээр энэ дээр юу асуух гэсэн бэ гэхээр мэдээ чи хийж болохгүй нэг. Яагаад гэвэл зүгээр би Монголоос үзэж байгаа үзэгчдтэй ойлголт өгч гэж бодоод байгаа байхгүй. Хүмүүс ерөөс мэдэхгүй байгаа. Дээдлих тоглодог хүний одоо ямбун нэг жилийн орлого гэж байдаг тийм. Тэрийг бол би тэдийг авдаг гэж угаас шууд хэлж болохгүй. Яагаад гэвэл энэ бол маш нууцлагдсан гэрээ байдаг учраас тамирчид нь бие биендээ ч гэсэн энийг хамаагүй ярьж болдгоо байхгүй. Тэгэхээр ер нь барагцаагаар одоо жилийн орлого нь хит хавцаа байдаг юм бол барагцаагаар энэ бол болдоо явах биш шүү. Ерөнхийд нь яг Солонгосын дээдлэгт боголдог легионер тамирчид зөндөө гадаадаас ирж байгаа. Тэр тамирчид нь бол хамгийн сайн тамирчдыг сонгож авчирч байгаа учраас маш өндөр жилийн цалин авч байгаа тийм. Ер нь бол яг нэг дунджаар хит хавцаа авдаг гэх юм бол тэдээс тэдийн хооронд яг дунджаар гэж бол хэлж чадахгүй л энэ. Ер нь бол тэгээд хамгийн багтаа 45 сая. Жилийн орлого 45 сая боо. Хамгийн багтаа. Тэгээ хамгийн дээдлэлт паро 30 баха. Нэг жилийн хамгийн дээдлийн тамирчин. Би тэрний баг тийм талны тэр хавцал. Тийм тал. Ер нь бол миний цалин Монголд гарцсан байл шүү дээ. Тийм үү? Тийм үү? Тийм. Тэгвэл сүртэй биш л үү? Тэгвэл нэг амар сүртэй биш л дээ. Намайг мэддэг хүмүүс бол мэдж л байгаа л та. Чамтай гэрээ хийж байгаа Samsung энэ хүнтэй жилийн ямбуу тэдэн гэрээ хийж зарлж тийм үү? Тийм. Солонгос бол нээлттэй байдаг болохоор би яг тэрийг бол нуухгүй л байна л да. Яг цалин хэд авдаг. Тэг би чи айгу сүртэй гэрээ тийм бодсон чи үгүй байсан юм. За тэгэхээр үзэгчтэй бүр ойлгомжтой танилцуулахын тулд муу тоглогчт нь жилийн орлого нь 45 сая вон. Сайн тоглогчт нь 850 сая вон авд юм байна жилийн орлого. Тэгэхээр бүр амар ялгаатай. Амар ялгаа. Болдоогийн хувьд жилийн орлого 850
50 сая 45 сая хоёрын голоор нь гэхэр чинь нэг 400 сая байгаа юм шиг. Үгүй би чи 300-аас 400 саяын хооронд. За 300 саяас 400 сая та бүхэн ингэ төсөөл. Яг төсөөлөө. Тэгэхээр ч байж та чинь сарын орлого нь хэд гэсэн үг лээ? 15-аас 20 саяын. Одоо ингэ үзэгчтэй ойлгож байгаа. Над шиг жоохон ингэ тоондоо муу үзэгч зөндөө байдаг хгүй. Тэр хүмүүс одоо жилийн орлого гэхээр ерөөсөө жоохон бодоход хэцүү байдаг хгүй. Тэр дундчаар ийм байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр би нөгөө нэг Лигийн тамирчин Солонгосын дээдлийг тоглодог юм уу гэдэг учиршилтгаан энэ ихгүй. Солонгосын дээдлийг тоглодог тамирчид бол бүр цалин үнэхээр сайн авдаг. Яг энэ үедээ мөнгө сайн ураагаарай. Харин тэгнэ. Одоо ээж чи өмнөөс. Ээж нь би сайн хэлсэн байгаас. Мөнгө сайн хураах хэрэгтэй. За би гэрт чинь цэвэрлэгчээр орж болно шүү. За бид гурав Mortal Kombat тоглоод, Tekken тоглоод, болдоод би саяжингаа зодууллаа. За би гоё болдогийн байрыг дээрээс нь та бүхэндээ харуулъя. Ийм гоё харагдаж байна. Яг хажуудаа ийм гоё уултаан байна. Тэгээ уул руу гарч болт юм шүү дээ айгуу гоё. Болдоо өчтөр тоглолтоо байсан тий. Тэгээд өчтөрийн тоглолтын дээрээ бас хэдхэн онооны зөрүүтэй хожигдсон болохоор бас чи эр хүний хор шар гэж байна шүү дээ. Шаарлахад урд чинь ерөөсөө унтаж чадаагүй юм байна. Би яаж яах нь өглөө бас эртүрээд ирсэн болохоор одоо нойргүй байгаа болохоор ядарч байгаа хөх тэгэхээр тамирчин амрах хэвээр нойроо авах хэвээр. Тэгээд би яль хурдан гай болохгүй арилгаар шийдлээ. Гэж байхгүй болохоор шийдлээ. Миний хувьд бүр үнэхээр чин сэтгэлээсээ баярлаа. Бүх юмаа танилцуулаад, гэр орноо танилцуулаад, боо ингээд Samsung тэр тамирчдын сулж байгаа газар нь жирийн хүн орж тэрийг үзнэ гэдэг баргийн хүнд Солонгос хүнд олдоод байдаг боломж биш байхгүй юу. Тэгээд ийм гоё боломж олгож өгсөнд баярлалаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа зөндөө олон монголчууд маань бас Солонгосын басны гоё ертөнцийг харчлаа шүү дээ. Тэгээд энэ гоё боломжийг хамгийн түрүүнд надад олгосонд баярлалаа. Бас өөр хүнд олгоцсон бол тий. Болдогийн яг нэг хэлгээдсэн өсөл зорилгын Саксны хувьд бол одоо Солонгостой тоглоод MVP авна. Тэгээ Монголынхаа шигшээнээс тоглоод Аз дотроо 3 дотор орно гэж бодож байгаа. Одоо хамгийн том зорилго бол одоо Монголдоо нэг спортын төв юм уу өөрийнх нь гэсэн нэг заалтай болохыг хүсэж байгаа. Яагаад тэгэхээр одоо би ингээд 2 жил дарааллаад Монголд очиход монгол хүмүүс ямар мундаг гэдгийг би бүр угаасаа харсан. Жоохноос бүр авиас нь бүр харагдж байгаа хүмүүс байсан. Багаас нь би бүр өөрөө заагаад яг сакс гэж ямар юм байдаг тийм спортын тийм бүх юмыг тавьж өгөх тийм хүсэлтэй байгаа. Би яг өөрийн гэсэн шавуудтай болоо бүр дэлхийд гаргана гэсэн тийм зорилготой байгаа. Тэгээ өөрийн гэсэн заалтай болоод өөрийн гэсэн хүүхдүүдтэй болоод бүр дэлхийд гаргана л гэж бодож байна. Тийм бэлтгэл хийх газар, гүйчих газар нь бол надад одоо бол ерөөсө харагдаагүй болохоор ирээдүйд заавалчгүй тийм газар бариад тийм хүмүүсүүдийг улам дээшээ гаргана л гэж бодож байна. Ямар гоё хүсэл мөрөөдөлтэй юм бэ? Би бүр үнэхээр огшоод айгүй гоё санагдаж байна л да. Чи Монголд очиод ер нь айгүй их мэдэрсэн баг л та. Одоо нэг Хвангёнгийн ном Ёряке. Одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр Солонгост ингээд баг сургуулаас нь ахуулаад дөнгөж 5 6 таагаас нь ахуулаад хүүхдүүд ингээд бэлтгэдэг төвшин байдаг байхгүй. Бүгд ингээд аюугаа системтэй болсон байдаг. Тэгэхээр Монголд яг тиймэрхүү юм бол маш дутмаг байдаг. Болдоо бас яг өөрөө сагсчин хүний хувьд Солонгос дээдлийг тоглодог сагсчин хүний хувьд нэг өнцгөөс харсан биз дээ. Би бас яг зүгээр Монголд очиод хөлбөмбөг тоглож байгаа хүүхдүүд харахаар харамсмаар байдаг байхгүй. Антакаа юм дээр. Яг тэгэхээр Солонгосын одоо зүгээр жирийн сургуулиуд нь бүгд л ногоон талбайтай болсон байна. Тэгэхэд яг хөлбөмбөг тоглоод явах гэхээр ногоон талбай байдгүй. Одоо нэг ганц тоглодог талбай нь хөлбөмбөгийн холбоо. Тэгээд нэг дэрэн FC-ийн нэг талбай нэг хэдхэн талбайтай. Уг нь манай Монгол залуучууд маш их авьяастай байдаг. Чадвартай, зоригтой. Ер нь бол одоо сая Physical Asia тэрийг хараад би бас дахиад ойлгосон. Амар мундаг байгааз нэгдэж чаддаг. Гэхдээ тэр систем нь бага наснаас нь энэ хүмүүсийг бэлтгэж байгаа систем байхгүй болохоор суур юм нь суухгүй байгаа байхгүй. Болдогийн энэ хүсэл мөрөөдөл бүр даавал би илээсэ гэж бодож байна. Манай Монголын бас ийм том компаниуд нь зүгээр л бид нар мөнгө олж ивэл болоо бид нар гадаадад баян орнуудад хаус авч ивэл болоо биш. Ягаад Монголдоо ингэж ийм гой хөрөнгө оруулалт хийж монголчуудыгаа хөгжүүлээ, Монгол орноо хөгжүүлээ, Монголдоо ийм гой заалтай болъё, цогцлбортой болъё. Ягаад ийм гой сэтгэлгээтэй байж болдгоо юм бол гэдгийг үнэхээр харамсмаар байна. Гэхдээ зүгээр залуу үеийнхэн маань ийм гой бодолтой болж байгаа байхгүй. Тэгээ би бас энийг ингэж үзэгчтэй үзүүлж байгаадаа бүр үнэхээр их бахархаж байна. Би чадлаараа туснаа. За тийм. Би чадлаараа туснаа гэдэг. Би нэрээ юу л сэтгэл лээ шүү. Тэр үед чинь би нэрээс та яг залбах надад нэг ийм юм дээр жоохон туслаад өгөх юм бол би зүгээр бүсээ алгадаалгүй үед яваад очив. Чамайг хараад зөндөө олон сакс сонирхож байгаа, саксын шгшээ багт орохынсэн, дээдлийг тоглохынсэн гэсэн хүсэл мөрөөдөлтэй залуучууд
зориг авч байгаа. Манай монгол хүн ч гэсэн чадчих байгаа юм шүү дээ. Монголчууд ч гэсэн солонгосын дээдлийг тоглож болдсон юм шүү дээ. Миний хувьд ийм төсөөл байгаагүй байхгүй юу. Тэгээд тэрийг чи эвдэж чадлаа. Үнэхээр чамааг бүр урамшуулмаар үнэхээр бахархаж байна. Наад төсөл мөрөл чинь заавал биелэх болтгоо. Ээжийн хэлдэг үнэн биш үү? Мөнгө их хураа. Мөнгө цаасны хамаагүй өрж болохгүй гэж хэлдэг бас үнэн. Мөнгө их хураахгүй болохгүй. Тий. Улам сайн тоглож байгаа тий. Монголд бол нэг том юм хийндэ. Ста гой хүсэл мөрөдөл юм. Тий цаанаас тийм монголоо гэсэн тийм сэтгэл ягаад байгаад байдаг л та. Би ер нь бол ингээд YouTube-ээр Монголын контентыг амар их үздэг. Монголд юу болж байна? Хаяа бас амар хэцүү тоглолтын өмнөх бол тэгээд Монгол дуу сонсож ордог. Ер нь бол тэгээд энэ дотор бол байгаад байгаа юм. Дийлэнх спортын тамирчид яг нөгөө тэмцээнд орохоос өмнө өөрсдийнх нь нэг юм сонсдог дуу байдаг байхгүй юу? Тэр дууг сонсож ээж нөгөө сэтгэл нь бэлтгэгддэг гэх юм уу? Өөрсдийгөө бас тодорхой хэмжээнд яг ингээд нэг юм төвшөнд аваачиж байгаад яг тэмцээндээ орохоор сайн тоглодог хүмүүс байдаг байхгүй юу? Сая нөгөө хоолтож явахдаа золбоо TV-ийн цэг гэдэг үг сонсдог гэж тайлбарлав. Тий, цэг. Гэтэ олон сонсож болохгүй л энэ тарин бат бөөр үлдсэн. Яа ингээд шитгий юм цэг гэсэн дуу бас орж ирж илээ. Гэтэ үнэхээр гоё дуу байл. Цэг тавьсан газраа би гэж иргэж. Болдоос миний суугийг үздэг гэсэн аюу гоё санагдчихсэн. Ийм мундаг тамирчин бас миний суугийг үздэг юм байна да гэж бодоод аюу гоё санагдчихсэн. Энийг мэдгүй байна. Энэ дууг бол яг сонсоод явах бол амар дуртай. Энд ч угаасаа аюу огшоодаг дуу шүү дээ. Болдогийн Монголынхаа шгшээ багт тоглоод Аазда тий эхний дөрөвт орж байр эзлэмээр байна гэж хэлсэн шүү дээ. Солонгосын дээдлийг тоглодог хүний өнцгөөр харахад Монголын ер нь дээдлийг тоглож байгаа тамирчдын төвшин ер нь хэр ялгаатай байна. Тийм ч ялгаа ерөөс байхгүй. Тийм Монгол бас сайн солонгос ч айгүй. Ер нь бол баг тийм ялгаа байхгүй гэж хардсан шүү дээ. Тийм үү. Би яагаад энийг асууж байгааг гэхлээр шүү дээ. Солонгосын хөл бөмбөгийн дээдлийг Монголын хөл бөмбөгийн дээдлигийн хооронд бол бүр маш том ялгаа байна. Одоо баг энэ хоёрын тоглох юм бол за яг зарим хүмүүс наа шүүмж магадгүй. Гэхдээ миний зүгээр харж байгаа өнцгөр би ер нь харж байгаа шүү дээ. Дээдлийг тоглож байгаа. Энэ солонгосын дээдлийг тоглож байгаа. Нэг тоглолтын дээр 10-0 12-0 мэл хацаа гарах баг. Сая Монголын шгшээ баг, Японы шгшээ багтаа тоглосон чинь 12-0-оор хажигдчих байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ сакс хөл бөмбөг гэдэг хоёр мэдээж өөр спорт л тоо. Тэгэхээр нэлээд ялгаатай байгаад байгаа. Тэгэхээр хэдэн жилийн ийм хоцролт явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр саксны үед бол тийм биш юм шүү дээ. Уул нь хэдэн жилийн өмнө бол солонгос бүр хамаагүй дээр байсан. Тэгээд одоо бол баг ялгаагүй гэж харж байгаа. Энэ ялгааг нь яг Азийн авраг дээр л уул нь яг хармаар байгаа. Гэхдээ яг Монгол орж чадаагүй. Тэрүүнд нь жоохон анамсаж байгаа. Монгол тамирчдаас чиний энэ тамирч үнэхээр сайн тоглодог гэх тамирч юм бэ? Одоо 20-оос 25% хүүхдүүд ер нь бол баг жигд сайн тоглож байгаа гэж харж байгаа. Тий. Одоо ингээ хин гэд хэлэх юм бол манай найзууд бас чи яагаад хэлээгүй ингэж байж магадгүй болохоор. Тий. Би ч бас олон сайн олон найзуудтай болохоор тийм тэгвэл хамаагүй гэж болохгүй. Дотроо бодоод найзууд надад гомдч магадгүй. Тийм гомдож юу тий. Ер нь Монголын саксыг би хараад амар гоё хөгжиж байгаа. Тэгээ ямар гоё амжилт гаргаж байгаа. Монгол бол одоо ер нь тэр доош явна гэж байхгүй. Улам дээшээ л гарах нь үлдсэн байгаа гэж бодож байгаа. Яг одоо золбоо TV үзэж байгаа. За зөвхөн сакс гэлтгүү. Спортоор би амжилтанд хүрье. Спортоор би хоолоо олж идье, мөнгө олъё гэж бодож байгаа. Өсвөр насны дүүнер мэн байгаа те. Одоо нэг 8 наснаас 10 насны хооронд 14 насны хооронд ийм дүүнертэй хандаж юу гэж хэлмээр байна? Яг өөрөө амжилтанд хүрсэн хүний хувьд. Манай орчин муу байна гэд бэлтгэл хийхгүй гэж болохгүй. Орчингоо далимдуулж энэ юус хийж болохгүй байх. Би энийг хийх ёстой байсан, хийж болохгүй байх гэж болохгүй. Зүгээр өөрөө тэр орчноо хайгаад гадаа ч гэсэн сакс тоглож болно, гадаа ч гэсэн гүйж болно, заавал ч үу заал гэдэг байхгүй. Гадаа ч гэсэн бөмбөг заалж болно. Тийм юмн дээр бити пингээ хийгээрэй. Шалтгаан тавиарай. Тийм шалтгаан тавиарай. Хэцүү юм байвал ямар ч хэцүү юм байсан давж гарна. Тэгээ зоригтой алтаанаас бити айгаарай. Зорилгоо өндөр тавиарай л гэж. Одоо би чинь солонгосын шгшээ зориг байсан. Тэгээ биелүүлсэн болохоор улам том зориг бас тавьж байгаа байхгүй өөртөө. Тий. Тэгээд зорилгоо тавиад тэрийг биелүүлээ. Дахин өндөр зориг тавьж тэднүүсээ бүгдийг биелүүлээ явал бүр том амжилтанд гарна гэж боддог. Стах баярлаа. Болдоосоо зөндөө юм ярмаар л дааж та ядарсан байна. Яг ингээд хүн өмнөх өдөр нойргүй онцгоор жоох ингээд айгүйх төвлөрч тахаа болчихдээ шүү дээ. Тэгээс нэлээ жоох ядарсан байна. Тэгэхээр чи одоо гээс амархгүй болохгүй. Сайхан амраад аваа за. Эсвэл гадгаа болсон чинь. Яс зү. Чиний энэ гаргасан амжилтын нууц юу гэж боддог вэ? Энэ бол маш том амжилт. Үгээр илэрхийлэхийн аргагүй том амжилт. Чи энэ амжилтыг нууцыг юу гэж хардаг вэ? За ер нь бол өвөөгийн хүмүүжил байсан. Өвөөгийн хүмүүжил, ээжийн хайр, эмээгийн хайр. Ер нь бол амар багаасаа хэцүү юмнуудыг амар их даваад үтцсэн болохоор ямар ч хэцүү юм туулагдсан. Одоо зүгээр даваа гартж байгаа.
Тэгээд ер нь гэр бүлээ би яад жаргалтай байлгана. Би ер нь ирээдүйд ийм болно гэд бүр хүссэн үнийг тэгээд баг юуч зогсоодоггүй юм шиг санагдчих. Тэгэл ер нь бол байн хинч муу хэлсэн ч би бас тийм юм болно гэд тийм бүр зорилгоо бодсон болохоор ер нь бол баах уу намайг угаасаа чадахгүй гэд хэлжсэн болохоор тэр нь надаа бүр улам миний шарыг тийм улам намайг хурцлж тийм улам их амжилтанд гаргасан гэж би бол харж байгаа. Өглөөнөөс ахуулаад ярилцахад амжилт чиний амжилт гэдээ ярихад дандаа цаана ярьж байгаа үгний юу гэхэлэр өвөө ээж тэгээд хишиг те. Хишиг далаа гэж. Тийм би бүр нэрийн цааш. Тэгээ бас өсөөгч бол тэгээд надаа бүр амар гүнз юмыг бас амар их хэлж өгдөг. Бүр амьдралын талаар. Тийм. Тэгээ манай сагс зааж өгсөн ахнар бас байгаа наацах. Тэгэхээр болдогийн яг энэ амжилтанд нь араас нь яг энэ хүрж өгсөн, дэмжиж өгсөн, балиаш хэлж өгсөн, унсан үед нь босгож өгдөг, тий. Бардам яваа үед нь хурцлж өгдөг ийм баг бүрэлдэхүүн байсан байгаа байхгүй. Тэгээд би бас бичлэгийг нь магадгүй үзэж байгаах болдогийн өвөө, ээж, эгч, ах нар хамаатан саданд болдог дэмждэг бүх хүмүүст нь бүр чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Ийм гоё Монгол мундаг залуу те амжилтанд хүргээд Солонгосын жишээ дээдлийг тоглож ийн гэдэг бол бүр маш том амжилт. Бүр ийм мундаг хүмүүжлтэй, тариалаг ийм гоё цэвэрхэн амьдрдаг мэдхгүй надад бол өстой өөлөд ах юм байхаар бол өстой мундаг залуу болгож өсгөж хүмүүжүүлсэн байна. Тийм баярлалаа. Тэгээд ийм гоё хүсэл зоригтой тийм Монголоо гэсэн сэтгэлтэй. Ирээдүйд би Монголдо юм хиймээр байна гэдэг энэ яриаг сонсоод надад бүр үнэхээр гоё санагдлаа. Тэгээд чиний төлөө би байнга залбирч байна. Баярлалаа. Гоё амжилтанд хүрээ чиний хүсэл мөрөөдөл чинь биелэх болтугай гэдэг. За өнөөдөр маш их баярлалаа. Тэгээд цэвэрлэгч хэрэгтэй бол дуудаж байгаараа цэвэрлэгч. Өнөөдөр нэг өдрөө хамт өнгөрөөсөнд маш их баярлалаа. Тэгээд одоо сайхан битүүрийг гараа явах сайхан унтж амраарай. Тэгээ унтж амарч байгаад оройгоо хоолоо очиж идээд оройныхоо бэлтгэлийг цаашдынх нь тэмцээнд нь бэлтгэлд нь амжилт хүсье. Бэртгүүхэн шиг карьераа удаан үргэлжлүүлээд мундаг тамирчин болоод 40 наснда зодгоо тайлаад маш их хэмжээний мөнгө хураагаад тэгээд гой Монголдоос зөндөө юм хийх энэ хүсэл нь биелэх болтугай тийм. Тэгээд би ер нь бол хамгийн сүүлд ингэж хэлнэ. Би ер нь ээжтэй би ч амар ичимхий төрлийнх болохоор дандаа хайртай гэж хэлж чаддаг байхгүй. Ийм нэвтрүүлгээрээ л хэлдэг болохоос тэгээд ээж тэгээ манай ихчнэр манай ихч бас нэрийн хэлээр ихсэн. Хэл. Тэгээд далаа ихч өсөөгч Батаах Түмаах эг ах бас ээж эмээ өвөөдөө маш их хайртай шүү. Өвөөдөө маш их хайртай шүү. Өвөө бол миний ээжтэй нийлээд номер 1. Наваг энэ нүртэл өсгөөж сэтгэлээрээ гоё дэмжиж хайрлсанд маш их баярлалаа шүү. Та хэдий гоё жаргах болно. Би ганцхан юм яг дуслаа. Яг нэр гисүүлээ. Тэгээ би юу хэлэх гээд байгаа гэхэлэр болдог бүр жоохон багт нь хүчит хар Мэргэн Баатар гэж дууддаг гэсэн. Тэгэхээр хүүхдийг бүр энэ бага наснаас нь зөвгөнж байгаа юм шиг өвөө нь ийм гоё магтаалаар хилдэг байсан болохоор магадгүй болдогийн ард нь тэр би хүчтэй хар Мэргэн Баатар хүн шиг өгсөн тийм далд хумсар өөртөө итгэл суудсан байсан баг. Баргийн өөртөө итгэл байхгүй бол чашныг ам байхгүй бол амжилтанд хүрнэ гэдэг амар хэцүү байхгүй. Би тэрийг өөр дээрээ туулж үзсэн болохоор жоохон хүн загнахаар л амар айчдаг байхгүй. Тэгэхээр өвөө чинь чамайг амар гоё үгээр өрөөж исэн байна. Тэгээ би монголчуудаа юу хэлэх гээд нэ гэхэлэр хүүхдийг бага наснаас нь юу гэж өрөөж гэн хүүхд чи яг тэр өрөөлөөр чинь сайн хүн болж хүмүүжүүлнэ. Хүүхдийг юу гэж харааж гэн юу гэж зодж гэн яг тийм хүн болж хүмүүжүүлнэ. Тэгэхээр хүүхдээ айл болох бага наснд нь сайн өрөөж байгаарай. Яг тэр өрөөлийн чинь дагуу үг гэдэг амьтай. Тэр үгний чинь дагуу өрөөгдчихэд шүү хүүхдэндээ. Өвөө нь ерөөсөөр гад ийм мондоо хүүхдэл болсон биз дээ. Бод жишээ биз дээ. За тэгээ золбоогоо уушлаараа бүр зөндөө их юм ярьчлаа. Тэгээ ингээд сэтгэл хөөрөд байгаа шалтгаан байгаа. Яг гэвэл би өөрөө нөгөө дунд сургууль, ахлах сургууль, төлөвмгийн сектор 6 жил хичээлж байгаад их сургуульд орж таагүй. Тэгээ 6 жилийн турш би амжилтанд хүрэндээ гэсэн тэр хүсэл мөрөөдөл минь биелээг болохоор миний тэр хүсэж мөрөөжсэн мөрөөдлийг Монгол залуу минь биелүүлсэн явж байгаад би ингээд яаж ч айгүй бахархаад тэр 6 жилийн ингээд миний зовсон зовлон энэ залуу ингээд дүүргээд ингээд гүйцэтгүүлээд өгсөн юм шиг тийм айгүй гоё мэдрэмж авч байна. Тэгээд болдоо үнэхээр их баярлалаа. Би ингээд чамаа тэрвч болох уу? За баярлалаа. За ирээдүйд бүр мундаг карьераа авч яваарай гэд ерөө тэгээд янз бүрийн асуудал сэтгэл санаа зовох ямар ч асуудал гарсан надад холбогдож байгаа шүү дээ. Би зүгээр Google хүрээд байна шүү дээ. За бүх юмаа танилцуулаад Илэн Даалангүйсэнд маш их баярлалаа. Одоо сайхан амраарай. За тэгээ өнөөдрийн минь энэ гоё энергитэй бүр энэ гоё бичлэгтэй хамт байсан үзэгчдэд баярлалаа. Та бүхэнд бүгдээрэнд энэ бичлэг маш их зүйлийг ойлгуулсан байх гэж бодож байна. Маш их олон зүйлийг харах өнцгийг өгсөн байх гэж найдаж байна те. Үзэгчд маань ч гэсэн бас зөндөө зүйлийг ойлгож авсан гэдэгт итгэж байна. Тэгээ бүгдээрээ гоё болдог дэмжээд өгөөрэй. Би болдогийн Instagram хаягийг үлдээч гэдэг та бүхэн гоё дагаад гоё урмын үгээр болдог дэмжиж байгаарай. Өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр
Bye. Bye. Баярлалаа. баярлалаа.